За сайн бацгаана залуусаа. Яриа зүгээр сонсогдож байна уу? 3 хүн болцсон байна. За бэлгүүн баян мөнх сайн уу? За залуусаа хүн ихч вэ, багч вэ? Шууд яриандаа оръё. За та хэд маань Instagram-ийн юугаар сторигоор харсан бах. 3 сэдвээр ерөнхийдөө одоо шинэ он эхэлсэн. Яг одоо энэ 7 хоногоос эхлээл ерөнхийдөө яг Forex-ийн маань үндсэн гой гой хөдөлгөөнүүд эхлэхээр харагдаж байна. За 1 сарын 20-нд Трамп оффистөө суухаар болж байгаа гэдэг хэлжсэн. Тэгээд тэрийг үүдэлтэйгээр хэдүүлээ Трамп ерөнхийдөө гарснаар ямар нөлөө гарав? За Трамп сонгогдсноос хойш ерөнхийдөө Forex-ын зах зээлд ямар нөлөөллүүд оров те. За тэгээ хамгийн гол нь одоо энэ алтан дээр бас энэ сард гайгүй хөдөлгөөн явуулчихаар юм шиг харагдаад байгаа учраас бас алтны талаар миний бодож байгаа бодол юмнууд ерөнхийдөө ямар хуу байна гэдгээр ярий. За тэгээд эцэст нь 3 дугаарт энэ долларын анш ерөнхийдөө энэ 1-2 сардаа ерөнхийдөө хандлага нь ямар байх юм бэ гэдэг юм нэг юм 3 сэдвийн хүрээнд хэдүүлээ аль дээрээ дэвчээ. За Трамп дээр бол угаасаа та хэд мэдчихэж байгаа 2017 оноос 2021 оны хооронд 45 дахь ерөнхийлөгч болж сонгогдох тэр үеэр болонгууд өмнө нь нөгөө Трамп ч засаг барьж байгаагүй учраас ер нь бол маш их тийм ороо босгоо тогтворгүй сонин зүйл болох нь гэдэг утгаараа яг 17 онд Трамп суудалтаа суух үеэр юу долларын анш бол ерөнхийдөө ихэнх хослолтын эсрэг 10% уналт үзүүлээд за тэгээд ерөнхийдөө 18 оноос буцаад долларын анш хангарч исэн нэг тийм хөдөлгөөн явсан байт юм билээ. За энэ удаад болохоор арай өөр хэрэг яагаад тэгэхээр одоо Трамп маань аль хэзээ 4 жил ерөнхийлөгч хийгээд үдцсэн арай өөр одоо алхмууд чиглэл юмнууд гаргаад юм уу мэддэг болсон учраас одоо тэр 2017 оны үеиг шиг Трамп суудалтаа суунгууд ихэнх хослолтуудын эсрэг шууд долларын ханш 10% сулардаг тийм хөдөлгөөн бол угаасаа залуусаа явахгүй бах. За тэгээ алтан дээр болгоот та хэд мэдж байгаа Орос Украины дайн за тэгээд нөгөө нэг бас жижиг дайнуудаас болоод бүр 2700 даваа явцсан байгаа. За тэгээ гол ерөнхийдөө үндсэн хөдөлгөөн нь дайнтай ерөнхийдөө холбоотойгоо гэсэн бол одоо Дональд Трамп гарснараа юу вэ гэхээр та хэд сонссон бах. Ерөнхийдөө дайныг дэмжихгүй тэр евро Украин руу одоо тэр нийлүүлээд байгаа мөнгө санхүүжилт юмнуудаа ер нь зогсооно гэсэн үнцэг ерөнхийдөө айгүй өндөрөөр барихаар байгаад байгаа. Тэгэхээр Трамп одоо сонгогдлоо гэдгээс хойш та хэд алтны хань шарах юм бол ер нь дээшээгээ гарахгүй байж байгаа. Сая сүүлийн 7 хоног дээр цоногуд дээр ерөнхийдөө алт нэлээ өссөн өсөлтүүд үзүүлсэн байгаа. Тэгэхээр миний хувьд бол ерөнхийдөө л Дональд Трампын гол өнцг нь доллароо угаасаа дэмжин доллароо буцаагаад айгүй хүчтэй болгоно гэсэн байгаа. За тэгээ Байденгийн засгийн газар коронавирусээс хамаарат долларт маш их одоо мөнгө хэвлэгдээд үн цэнэгүй болцсон байгаа гэсэн. Тэгээ Трамп бол ерөөсөө номер 1 доллароо дэмжин. Тэгээ дотоодынхоо бизнесийг дэмжин татвараа багасгах гэдэг юмнууд ерөнхийдөө дотооддоо яриад байгаа. Тэгэхээр энийгээ дагаад залуусаа ерөнхийдөө инфляц маань буцаад өсөх аюул нь амар өндөр байгаад байгаа учраас ер нь л Америк маань бодлогын хүүгээ одоо 4.5-аас доош нь бууруулахгүйгээр яг тэр чигт нь өндөр хүүтэйгээр за буцаад инфляц өсөх эрсдэлтэй байгаад байгаа учраас ер нь 1-2 сардаа бол Трамп гарснаар ам долларын ханш бол X чанга байна гэдэг хандлага маш өндөр яваад байгаа юм билээ. За эсвэргээрээ яг алт унахаар доллар сулрахаар байж болох өнцг нь бол яг зүгээр Трампын гаргаж байгаа шийдвэрүүд тогтворгүй эсэгтэй одоо геополитикийн зүгээсээ улс орон эдийн засаг тогтворгүй байна гэсэн үзэл мэдээж өндөр байх юм бол яг доллар суларсан алтан дээр илүү хүмүүс итгэж найдаж оролт хийсэн өнцөг байвал байх бах. Гэхдээ алт маань бол ерөнхийдөө дандаа дайны үйл явц энэ болгоноос болоод өссөн байгаа учраас одоо буцаагаад ерөнхийдөө дайн эднийг Дональд Трампаа дэмжихгүй гэдэг утгаар явж байгаа учраас алтны ханш буцаад доошоо унана гэдэг үнцээр ерөнхийдөө яваад байгаа шүү. За тэгээд та хэд маань price action юмнууд ерөнхийдөө харах юм бол баг all time high руу буцаад ерөнхийдөө ирж байгаа 2690 гэсэн зон байж байгаа. За хамгийн дээдлийн зон 2726 байгаа. Тэгэхээр миний хувьд бол ерөнхийдөө л одоо
3 дахь өдрийн Америкийн инфляцийн мэдээ бас 2.7-оос 2.9 болоод өсөөд явах хандлагатай байгаад байгаа учраас алтыг одоо нэг хэсэг унах цаг нь болцсон болов уу гэж бодод байгаа. Ер нь ядаж нэг 2500, 2446 гаруй. За тэгээд тэр маань биелэхэд бол ерөнхийдөө яг уу эхний байдлаар энэ 2696, 2700 зооныг бараг тестлэнгээ алдсан байгаа. Тэгэхээр дээшгээ яг уу дахиж өслөө гэж бодоход нэг 2705 хавцаа чеклээд тэгээ инфляцийн маань мэдээ дээшээ өсөлттэй гарчих юм бол залуусаа энэ 7 хоногт алтан дээр нэлээд хүчтэй уналтууд явна гэж миний хувьд хараад байна. Трамп тэгээд бас 20-нд буюу дараагийн нэгд өдөр судалдаа суухаар байгаа. За тэгээд $1 маань ханш бас том зургаараа маш хүчтэй чанга байхаар байгаа. Сая 1 сарын 10-нд буюу 5 дахь өдөр бас новфаны мэдээ доллар маш хүчтэй чангарна. Инфляц ерөнхийдөө өсөлттэй байна. Шинээр одоо нэмэгдэж байгаа ажлын байр маань бас өсөлттэй байна гэдгийг харуулсан учраас залуусаа ерөөсөө долларын өнцгөө харсан ч тэр Трамп судалдаа суух өнцгийг харсан ч тэр ерөнхийдөө алт тул дээшгээ өсөх магадлал нь ерөнхийдөө бага гэж үзээд байгаа шүү. За харин эсвэргээрээ энэ 2705 маваа нэвтлээ дээшгээ гараад явах юм бол guys миний хувьд бол үнэхээр хэлэх үг алга одоо мэдээдэх яриадах юм чи алга. Тэгэхээр ерөнхийдөө л одоо ерөөсөө ride or die буюу одоо яг ирэх үү болох уу гэдэг маш key zone гэж одоо манайхан ярьдаг штеп. Чухал бүс дээр ерөнхийдөө ирсэн байна гэж ерөнхийдөө хэлэхэд болоод шүү. Тийм болохоор миний хувьд одоо энэ сурагчдынхаа групп иргэн тойрныхоо community-нүүдэд ерөнхийдөө алтан дээр уналт байж болох юм шүү гэдэг энэ үнцгийг ямар ч хэсэг хөдөлгөөн нүүсээс өмнө сануулад хэлчихье. За тэгээ залуусаа өөрсдөө бас research юмнууд аягүй сайн хийгээд давхар нэг ийм үнцгүүд байж болох юм байна гэдгээ бас хараад явчихна. За нэг иймэрхүү guys. Алтан дээр бол миний харж байгаа үнцэг ийм байна. Доллар дээр ийм байна. Трампын үнцэг бас ерөнхийдөө тийм байна. Өмнө нь ерөнхийлөгч болоод үздсэн учраас ерөнхийдөө энэ удаа нэг паниктал алтан дээр хүмүүс хийдэг оролт хийгээл өсгөөл долларын ханшийг сууллаад нэг тийм үнцэг бол явахгүй байна. Угаасаа бүх хийх юм тодорхой. Өмнө 4 жил сонгогдож ирсэн учраас ерөнхийдөө ам долларт л маш ээлтэй байна гэдэг үнцгийг ер нь хараад шүү. За залуусаа асуух юм байна уу guys? Нэг 5 минут Q&A явуулчихад хэдүүлээ. Лайва дуусгахад ерөнхийдөө хэлэх санаа ярих юмнууд болцсон. За тэгээд ерөнхийдөө энийгээ үлдээчихнэ. Лайв хэлбэрээр нь. Тэгэхээр guys орж байгаа юм уу? Дахиж сонсох юм уу? Тийм юм байвал дахиад сонсчих болно. GBP USD юу одоо угаасаа уналтал явна. Өөр өнцөг байхгүй байгаа шүү дээ. Хэд доошоо унтсан байгаа. Англи эдийн засаг ерөнхийдөө муу байгаа. Жижиглэн худалдааных нь зүүрэлтэй байгаад байгаа. Инфляц нь буцаад айгүй өндөр өсөлттэй байгаад байгаа. Тэгэхээр GBP USD бол угаасаа чарт нь харсан хараагүй guys. Доллар хэд чанга байгаа. Доош шорт дээрээс орж чадсан бол нэг зүгээрээс өнгөрсөн 5 дахь өдрөөс өнгөрсөн 7 хоногийн тэр 2 дахь өдрөөс эхлээд орцсон байсан бол айгүй гоё орой барих хэрэгсэн. Одоо бол нэг айхтар GBP USD дээр бол нэг хараад байх юм байхгүй. GBP yen ч гэсэндээ ерөнхийдөө ялгаагүй йений анш бас бодлогын хүүгээ нэмж өгөхгүй байгаа. Айгүй сул байгаад гэсэн сая харин сүүлд буцаад нэг юуны нөгөө нэг ерөнхийлөгчийн сонгуул Монгол ойрч чаад холбоотойгоо бас хэсэг гэж хангалт явцсан харагдчихжээ. Одоохондоо бол яг GBP yen дээр ингэн тэгээд үнцэг байхгүй. Паунд маань өөрөө маш сул байгаад байгаа учраас ерөнхийдөө GBP yen бол бас л доошоо гэдэг үнцэг ерөөсөө хангалттай байгаад байна. Nasdaq би бол угаасаа индекс харддаг юм аа.
За залуусаа асуулт ер нь бол бага байна. За тэгээ бүгдэнд нь амжилт ямар ч гэсэн эрсдлээ маш сайн бариарай guys. Энэ 7 хоног энэ сарын хугацаанд алтан тэрвээ шорт яваад ихлвэл маш том боломж байна гэдгийг залуусаа дахиад сайн хараарай guys.